12. 2 кг масста B хэвтэй гүлгэр гадаргуу дээр 4 секунд үетэй эргэн тойрог тарайхтрын радиус 2 м. Гэс тэмдэглээд авъя. Нормал хурдтгалыг бол төв тэмүүлэх хүчийг олоо гэж хэлсэн байна. Энд үеийг өгсөн байна. Тийм учраас бүгдээр омегаг олж болж байна. А-г нь болохын тулд 2π хуваах нь t. Дахиад π-г залхуураа 3-аар авчи. 6-г хуваах нь 4. Энэ 2-ны 3 радиан секунд. 1.5 радиан секунд болох нь байна. Радиус нь e гэсэн. Тэгээд нормал хурдтгалыг яаж олж болох вэ? Омега квадратыг үржих нь радиус. 2-ны 3-ыг квадрат дэвшүүл 4-ний 9 үржих нь радиус 2 м. Ингээд энэ хоёр хоорондоо хураагдаад 4.5 м/секунд квадрат болох нь. Төв тэмүүлэх хүчийг нь массаар нь үржүүлээл gg. Төв тэмүүлэх массыг үржих нь an. Масс нь 2 кг 4.5 9 ньютон хүчээр төв рүүгээ үйлчлэх нь байна. Эдгээр нь хаашаага чиглэх вэ гэвэл мэдээж тойргийнхаа төв рүү тэмүүлдэг. Ийм чиглэлтэй энэ хоёр ижлэхэн чиглэлтэй FTT болон AN вектор учраас байна. 13 дугаар бодлого алх шидэлтийн тамирчин 1 м урт бариулт холбосон 0.5 кг масстай бөөрөнцгийг дүүгүрднэ гэсэн байна. Бөөрөнцөг 12 м/сек шугамн хурдтай болоход бариул тасрах юм байна. Тамирчин бөөрөнцгийг хэвтэй хавтгаад эргүүлнэ гэж үзээд бариулын даацыг олоо гэсэн байна. Энд нэг юм бариул байгаа. Дээрээс нь харъя бүгдээр бөөрөнцгийг. Энэ өөр ингэсэн масста тэр 0.5 кг юм байна. Утас байгаа юм болвол энд утасны татах хүч бий болно. Тэр нь тойргийнхаа төв рүү энийг ингээд тойрог гэдээ үзэх юм бол тойргийнхаа төв рүү чиглэж байна. Энэ утасны татах хүч нь цаад утгаараа төв тэмүүлэх хүч болох нэ гэсэн санааг илэрхийлнэ. Энийг жоохон доор бич. Ерөөсөө ингээд болчихж байгаа. Энэ дээрээс бүгдээрээ Т-г олъё. Утасны даацыг нь олъё. 0.5-ыг үржих нь 12 нь максимум утга юм байна. Радиус нь 1 м. 144 талан 72 ньютон хүчийг тесвэрлэх нь хамгийн ихтэй. 14 иргэдэг ширээний төвөөс 10 см зайд ийм масстай ачааг ширээн дээр тавьсан байна. Ширээг эргүүлж өнцөг хурдыг ихсгсээр 6 радиан секунд утгатай болоход ачаа гулсаж эхлэв. Ширээ 6 радиан секунд өнцөг хурдтай эргэхэд ачаанд үйлчлэх төвд тэмүүлэх хүчийг олоо гэсэн байна. Окей. За ачааг дээрээс нь ч юм уу хажуу талаас нь харъя бүгдээрээ. Хажуу талаас нь харах юм бол ширээн дээр түүнийг гулсуулахгүй барьж байгаа нэг хүч нь тойргийн төв рүү тэмүүлсэн үрэлтийн хүч. Энийг тойргийн төв тэнхлэг гээд ингээд үзчих бүгдээрээ. Ойлгомжтой байж чадж байна уу? За энэ хоёрын хооронд тойргийн төв рүү үрэлтийн хүч байгаа юм бол энэ үрэлтийн хүч нь өөрөө төв тэмүүлэх хүч болох нэ. F үр гэдэг бол цаад утгаараа төв тэмүүлэх хүч байх нь. Мөн ямар хүчнүүд үйлчлэх үү? N хүч үйлчлэн доошоо mg үйлчлэн. N mg нэгдүгээр тэгштгэл n гэдэг бол mg-тэй тэнцэх нь байна. Хоёрдугаар тэгштгэл f үр гэдэг бол μ үржих нь n байдаг. Тэр нь n-ийг орлуулад μ mg болох нэ. Өөрөөр хэлбэл μ mg нь төв тэмүүлэх хурд буюу массыг энд омега хурдыг өгсөн байгаа учраас бүгдээр омегагийн квадрат үржих нь радиусаа гэж бодчих. Радиус нь 10 см гэдэг өгсөн юм байна. Энэ бол 0.1 м. Омегаг нь өгсөн байгаа. Омега нь 6 радиан секунд. Энэ 6 рад секунд байгаа. Юу болох гээд байгаа юм бэ? Төв тэмүүлэх хүчийг болох гээд байгаа юм байна. Окей, олчи омега квадрат m r гэдэг чинь төв тэмүүлэх хүч. Масс нь хэд байсан? Масс нь 0.5 байсан. Омега 6 үржих нь радиус нь 0.1 1.8 ньютон болвол цаад утгаараа төв тэмүүлэх хүч байх нь. Энэ нь үрэлтийн хүчтэй тэнцүү. 1.8 гэдгээ ашиглаад одоо бүгдээр үрэлтийн коэффициентийн хамгийн их утгыг нь олъё. μ гэдэг нь 1.8-ыг масс g хуваасандаа тэнцэх нь байна. За ингээд л болоо доо. 1.8 масс нь 0.5 g-г нь 10-аар авчи. Ингээд 5. 1.8-ыг 5 дугаар хэрэгтэй. Тэг 36 гарах нь байна. 15 дугаар бодлого тус бүр m1 m2 масстай хоёр үрэл хэвтэй гүлгэр хавтгай дээр харгалзсан r ба 4 радиустай тойрог замаар жиг төдөлн бисийн шугамн хурд харгалзсан ийм байсан бол
массуудын харьцаа ямар байхад тэдгээрт үйлчлэх төв тэмүүлэх хүчнүүд тэнцүү байх вэ? F1 нь F2-тойгоо тэнцүү эдгээрийг төв тэмүүлэх хүч гий. F1 хүч нь M1 масста B үйлчилж байгаа төв тэмүүлэх хүч, нөгөөх нь үйлчилж байгааг бодчих. Тэгвэл M1-ийг үржих нь шугамн хурдны квадрат радиус тэнцүү, M2-ыг үржих нь шугамн хурдны квадрат 4 радиус гэсэн үг. Энэ R-үүд ингээ хураагдчихэ. M1-ийг хуваах нь M2 энэ дээрээс юу болох вэ гэсэн чинь 2-ын квадрат 4 шугамн хурд 1-ийн квадрат болох нь. Одоо бүгдээрээ эдгээр орлуулъя. 4 гарах нь. Гүлгэр ширээн дээрх 0.1 кг масстай би тойргоор жигд иргэнэ. Энэ нөхцөлд уг биетэй үл сунах нарийн утсаар холбосон 0.2 кг масстай би хөдөлгөөнгүй байсан ширээний нүхнээс KB хүртэлх утасны урт 0.2 м байсан бол тойргоор хөдлөх биеийн шугамн хурдыг олооч гэсэн байна. Эхлээд би энэ LB дээр ажилламаар байна. Яагаад энэ маань надад утасны татах хүчийг өгнө. Дараа нь тэр утасны татах хүч нь төв рүүгээ тэмүүлэх хүч болох учраас цаад утгаараа төв тэмүүлэх хүчтэй тэнцвүүлэх юм. Тийм учраас ингээд дээшгээ ингээд энэ LB-т ингээд доошоо хоёр хүч үйлчлээд энэ хоёр хүч нь нэгнтэйгээ чиглэлээрээ эсрэг хэмжээгээр тэнцүү байх учиртай. Учир нь гэвэл хөдөлгөөнгүй байгаа. Дээшгээ T байна. Энэ T-гээр бодчих бүгдээрээ энэ доошоо MLG гэж бодчих. Тэгвэл энэ MLG болох нь байна. Нэгдүгээр тэгштгэл ерөөсөө л T болвол MLG болох нь байна. Түүний дараачаар T-г бүгдээрээ олъё. T гэдэг нь 0.2 кг масстай байна. Түүнийг 10-аар үржүүлчих ингээд 2 ньютон хүчээр чангааж байх нь байна. За одоо бүгдээрээ KB дээр анхаарлаа хандуулъя. KB-ийг дээрээс нь харах юм бол нэг юм болно. Энэ өнөөх KB-т байна. Энэ тойргийн төв байна гэж бүгдээрээ бодъё. Тэр нь энийгооцгоо. Нүх ийшээгээ Т хүчээр татагдана. Тэр маань энэ Т тойргийн төв рүү чиглэж байгаа учраас Т маань энэ Т чинь цаад утгаараа төв тэмүүлэх хүчтэй тэнцэх нь байна. Өөр юу байх вэ гэвэл энд хурд байгаа. Тэр нь KB-ийн хурд. KB-ийн масс байна. Т гэдэг бол KB-ийн массыг түүний шугамн хурдаар үржүүлээд тэрний квадратаар үржүүлээд радиус тугаасандаа тэнцүү радиус 0.2 гэж өгсөн юм байна. Т гэдгийг бүгдээр олцсон шүү дээ 2 тэнцүү. K-гийн масс нь 0.1 юм байна. Радиус нь 0.2. Ингээд энэ хоёр хураагдаад энд 2 гарна 2 2-ын 4 ВК тэнцүү буцаад яз хурд ороос 2 м/сек гарах нэ. Үл сунах нарийн утасны нэг үзүүрт M мастай үрлийг зүүж нөгөө үзүүрийг босоо шонгийн оройд бэхэлсэн байна. Үрлийг 4 радиан секунд өнцөг хурдаар жигд эргүүлэхэд утас босоо тэнцэхдээ 45 градус өнцөг үүсгэх нь тойрог тарихтрын радиусыг олоо гэсэн байна. Энэ радиусыг томоор R хэд байх вэ гэдэг ингээд бүгдээрээ тэмдэглэжээ. Ийшээ ямар хүч үйлчлэх вэ? Утасны татах хүч үйлчлэнэ. Энэ утасны татах хүчийг 2 салгаж болж байна. Энэ налсан тал нь болно, эсрэг тал нь болно. Эсрэг тал нь T sin 45 болно. Налсан тал нь T cos 45 гэдэг ингээс олчиж байгаа. Мөн доошоо mg буюу хөндийн хүч үйлчлэнэ. Нэг мартаж болохгүй. Босоо тэнхлэгтэр буюу y тэнхлэгтэр тэгштгэл бичиж болж байна. Y тэнхлэгтэр ямар нэгэн байдлаар дээш доошоо хөдлөөг учраас T cos 45 нь mg-тэйгээ тэнцэнэ. Хэвтэй тэнхлэгтэр яах вэ? Хэвтэй тэнхлэгтэр үйлчилж байгаа хүч нь T sin 45 тэр нь тойргийнхын төв рүү чиглэж байна. Тийм учраас энэ нь төв тэмүүлэх хүч болно. T sin 45 FTT буюу массыг үржих нь хурдныхын квадратыг хуваах нь радиус. Энэ дээрээс радиусыг гаргаж ирж болох нэ дээ. Ингээд радиус гэдэг бол V квадратыг хуваах нь T синус 45 байх нь. T-г нь эхний тэгштгэл дээрээс бүгдээрээ гаргаад ирээ нэгдүгээр тэгшгэлгийг T гэдэг бол масс G cos 45-тай тэнцүү байна. Одоо бүгдээрээ орлуулъя энд. MV-гийн квадратыг хуваах нь mg sin 45 хуваах нь cos 45 байх нэ. Массууд нь хураагдсан v-гийн квадратыг хуваах нь g болно. Яагаад гэж энэ sinus 45 cos 45 хуваахаар угаасаа tanx 45 гарна. Tanx 45 1 байдаг учраас хурдыг нь хэд гэж өгсөн юм бэ? 4 радиан секунд. Энэ хурдыг шугамн хурдыг өнцөг хурдаар нөхцсөн юм байна. Тэгвэл өнцөг хурд гэдэг нь шугамн хурдыг радиус тугаасандаа тэнцэнэ. Тэр утгаараа v квадрат гэдэг чинь омега квадратыг үржих нь r-ийн
квадрат гэдээ орлуулчих болох нь. Омега квадратыг үржих нэрийн квадрат баахан g. Дахиад нэг r гараад ирлээ. Энэ r-ийг энэ r-тэй хураагаад тэр r-ийг нь ганцаар ингэнүүлдэ. r гэдэг бол g баахан омегагийн квадрат болох нэ. Явж. Тэнцүү g 10 омега квадрат 16 4 гэж байгаа учраас энэ хэд гарах вэ? 2 5 8 5 тэг 600 дагуулт юм байна. Тэг 625 метр гарах нь.